Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Италийн Segafredo Zanetti Coffee. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Шотландын Бродис цай. Амралтын өдрөө аядахтаа сайхан эхлүүлж байна эрхэм үзэгчдээ. За бям гарагийн амралтын өдрийн өглөөний мэндийг үзэгч та бүхэндээ хүргэж байна. Кофе цай ярилцлагын нэвтрүүлгийн маань нэг шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За ингээ өнөөдөр студид ирсэн хүндтэй зочтой үзэгчдтэй танилцуулъя. Монгол Сорабан төвийн захирал Баяр сайхан, за мөн сурагчид болох Нандин Учрал Очир хоёрыг нар маань хүрэлцэн ирсэн байна. Та гуравтаа энэ өглөөний мэндийг хүргэе. За энэ өглөөний мэндийг хүргэе. За хамтран хөтлөх Ламадаас өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. Хүрэлцэн ирсэн хүнтэй зочтой болон амралтын өдөр өглөөний мэнд ирэх юм үзэж та бүхэндээ хүргэж байна. Тэгэхээр кофе цай ярилцлага нэвтрүүлэг маань амттай сайхан кофе цагаар зочтой дайлдаг уламжлалтай. Тэгэхээр манай нэвтрүүлгийн ивент тэгчээр Италийн алдарт Segafredo Zanetti Coffee болон Шотландын Бродис ажиллаж байгаа хоёр хүүхэд маань очин маань та юу уух вэ? Кофе уу? За. Та хоёр маань юу уух вэ? Цай. За би бас цай ууя. За. За тэгэхээр өнөөдөр бол тун сайхан ярилцлага өрнө гэдэгт итгэлтэй байна. Мэдээж Монгол Сорабан төвийн захирал оролцож байгаа учраас за үзэгчид маань ерөнхийдөө бол Сорабаны тухай ярих гэж байна. За мөн одоо сурагч хүүхдүүд манаас яаж сурсан талаараа одоо сурсны үр дүнгийнхаа талаар хуваалцсан гэж ер нь таамаглаж байгаа хэл та. Тэгэхээр хэдүүлээ Монгол Сорабан төвийнхөө үйл ажиллагаанаас за хизээ байгуулагдсан өнөөдөр ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар яриагаа эхлэе. Монгол Сорабан сургуулийн төв бол анх эхлээд 2008 оноос албан ёсны бус гэж бас хэлж болно л доо. Японы хэлний сургуулиудаар явж үн төлбөргүйгээр сургалтаа хийдэг байсан. Япон багш нэг Ямада гэдэг багштай цуг явж. За энэ хугацаанд багшаа Японд явж бэлдээд тийм ээ. За манай багш бол тэнд Кентишкен гэдэг төвшин тогтоох шалгалт. Одоо яг энэ Сорабангийн төвшинг тогтоож байна гэсэн үг. Энэ хүн бол одоо багшлах эрх авч чадахгүй юу гэдгийг тогтоосон. Тэр шалгалтыг өгөөд өндөр зэрэгтэй багш ирж анх эхлээд 11 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. За яг оюун ухааны спорт гэдэг утгаар нь харж үзэх юм бол одоо 5 жил үйл ажиллагаа явуулна гэдэг бол бас тийм уртжилттэй ордгоо тийм. Гэхдээ энэ богинохон хугацаанд бол Монгол Сорабан сургалтын төвхний гаргасан амжилт бол бас баггүй. Дээр нь одоо Монгол Сорабан сургалтын төв гэдэг бол Монголд Сорабангийн чиг хандлага тийм ээ. Тэрнийг тогтоож яадаг үндсэн гол төвийн нэг мөн л дөө. Яг харахгүй манай багш нар бол маш өндөр зэрэгтэй, маш өндөр чадвартай, маш өндөр ур чадвартай ийм хамт олон бүрдүүлж бий болгож чадсан. Үндсэндээ бол Сорабангийн мэрэгжлийн хүмүүсийг бэлтгэн бий болгож тийм боловсон өвчнийг одоо маш чадвартай, ур чадвартай тийм боловсон өвчнийг бий болгож чадсан гэж одоо ам дуран хэлэхэд бол сайхан байна л да тийм манай хамт олон бол. Тийм ч учраас одоо манай Монгол Сорабангаас төрж гарч байгаа хүүхдүүд бол маш өндөр чадвартай. Өнөөдөр бол одоо Монгол улсын хэмжээнд Сорабангаар нэгдүгээр зэрэгтэй дантай хүүхдүүд бол одоо байхгүй. Тэгэхээр зэрэг Монгол Сорабангийн хүүхдүүд бол энэ өндөр амжилтанд хүрсэн. Манай багш нар бол одоо ийм өндөр чадвартай хүүхдүүдийг үргэлжлэн заах чадвартай, ийм туршлагатай багш нар одоо байна да тий. Тэгэхээр Сорабан сураад за өндөр чадварт хүрлээ гэд бид нэр ярьж байна. Яг Сорабан гэдэг маань чухам юу вэ? Одоо бидний ойлголтоор бол юм урт нарийнхан сандан байдаг тийм ээ. Тэгэхээр энэ яг одоо хүүхдийн ямар чадварт нөлөөлдгийг за өндөр чадварт хүрэн гэхээр чухам одоо яг ямар төвшнийг хэлээд байгаа болов? Өндөр чадварт хүрэн гэдэг бол яг одоо эн чинь дасгал юм байна шүү дээ. Эхлээд бол яг энэ японочууд 500 жилийн тэртээс одоо энэ Сорабанг үүсгэн бий болгоод хөгжүүлээд ингэж явж гэнэ гэж хэлж байгаа тийм ээ. Гэхдээ эхний үед бол эн чинь зөв данс тооцоо боддог хэрэгслийн хэмжээнд явж ирсэн байна тийм үү. Тэгвэл энийг яг одоо тухайн ард түмэн ингээ харахад бол тэр данс тооцоо хөтлөд байгаа хүмүүс бол маш илүү оюун ухаантай тийм бусдаас илүү их ялгарсан онцгой тогтоолттой хурдтай тийм хүмүүс болж харагдаад байгаа нь ажиглагдсан байгаа байхгүй тийм. Тэгэхээр чин зэрэг энийг ер нь цааш нь улам хөгжүүлээд тийм ээ явал одоо хүний оюун хөгжих юм байна гэдэг дээрээ тулаад одоо бол юм чинь бүр оюун ухаан хөгжүүлдэг спорт болцсон байж чинь тийм ээ. Тэгээ спортын хэмжээнд хүртэл хөгжүүлнэ гэдэг бол үнэхээр мундаг оюуны одоо дасгал болцсон байж байна л да. Тэгэхээр зэрэг хамгийн одоо энэ өндөр зэрэг гэхлээр зэрэг мэдээж эн чинь дасгал юм чинь багасаа ингээл айжмаар ингээд хүндрээд хүний сэтгэхүйг дагаал хөгжүүлээд цаашаа дасгал хүндрээд байна гэсэн үг шүү дээ. Тэгээд сүүлдээ эн чинь мэдээж тооны орон хязгааргүй өндөр болонтэй
одоо хичнээн 100 саятаар тоо боддог болно, цэжэр боддог болно. Тэр гэдэг ингээд тэр төвшин чинь ахиж эхэлчин гэсэн үг байхгүй. Анх эхлээд орж явахдаа ямар хүн орж ирж байгаа те. За тэгээд олон зэрэг цаашаа ахиад ирэхэр зэрэг ямар төвшингийн тоо бодох энэ гэдэг чинь ялгаатай. Энэгээр л одоо хүний зэрэг хэмжээ тогтоодож хурд маш их нэмэгдэн тийм ээ. Одоо ерөнхийдөө яг зөв яг нэг бодит жишээг үзүүлэхэд Японы маш дээд зэргийн боддог нэг жоохон охины бодлогыг нэг тавьж үзүүлнэ л дээ. За японочууд бол өнөөдөр энэ хэмжээнд л бодож байна тийм ээ. Хурд бол үнэхээр гайхамшигтай. Насны ялгаа бол энд бол байхгүй тий. Тэгэхээр зэрэг яг энэ стандартаар Монгол Соробон сургалтын төв бол заадаг газар байхгүй. Энийг одоо нөгөө манайхан болохоор зэрэг яг Япон сампинг гэхэлэр зэрэг Япон сампинг гэсэн юм болгонд л очиод ороход бол яг нэг аргаар зааж гин, нэг аргын багш зааж гин тийм ээ. Ерөөсөл нэг хэмжээтэй юм зааж гин гэж ойлгодог тий. Гэтэл энийг ямар аргаар зааж гин тий, хэн зааж гин тий. Зааж явуулж байгаа програм ямар програм байна гэдэг энэ бүх юмд ялгаад байж гэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэрэг Монгол Соробон сургалтын төв бол хамгийн гол нь яг тэр үндсэн тэр Соробонгийн үлгийн нутгаас нь энэ сургалтыг оруулж ирээ те яг тэр програмын дагуу явагдаж байгаа ийм ялгаатай зүйл байхгүй. Тэгэхээр зэрэг хүүхдэд олгогдож байгаа чадвар бол асар ялгаатай очиж гин гэж ойлгох юм байна. Жишээлбэл адилхан Соробон бариад байна тийм ээ. Гэхдээ хэлбэр нэг талаас байж болно тийм үү. Гэтэл яг тэр нөгөө нэг Японы стандартын агуулга бол орчих. Үндсэндээ тэр Япон Соробонгийн үндсэн үнэт зүйл бол байхгүй. Наан нь Соробон бариад Соробон сураад байгаа ч юм шиг тийм ээ. Заагаад байгаа ч юм шиг болоод байдаг боловч яг тэр мундаг очих хуурд тий ой тогтоолт тэгээд хамгийн гол юм бол хүний төлөвшил гэж маш их юм бид. Энэ төлөвшлийг бол энэ Япон стандартд бол үнэхээр гойд олгогддог. Одоо сая л манай очид хоёрын ээж бас хэлжлээ л да. Маш их өөрчлөгдсөн. Манай хүүхдүүд маш хөдөлгөөнтэй, багш нь хүртэл одоо хэлж байна. Төлөвшил бол үнэхээр өөр болж байгаа. За тэгээд мэдээж хичээлдээ гарах үр дүн бол асар ялгаатай. Шал өөр болчихж байна гэдэг тий. Манай энэ хоёр хүүхд бол 6 сараас тийм ээ. Хичээл намраад эхэлсэн гэсэн тийм үү? Тийм 6 сараас хичээлж эхэлсэн хүүхд. Үндсэндээ маш богинохон хугацаанд одоо 4 сар л хичээлж шүү дээ тийм ээ. Тэгээд 4 сар хичээлсэн бага насны хоёр хүүхэд байж гэн те. Тэгэхээр ямар хэмжээтэй одоо бодож байгаагаа одоо бас манай хоёр хүүхэд үзүүлнэ тийм ингээд байгаагаар тийм ээ. Ялцчгүй одоо хотоор Улаанбаатар хоттой ярил зөндөл Монгол Соробон нэр хичээлүүлэн, сампингаар хичээлүүлэн гэл зөндөл сургалтын төвүүд байна. Монгол Соробон бол яг үндсэн техникээр нэг хичээлээ заадаг гэж ойлгож байна. Тэгэхээр яг хэдэн салбарт хичээлээ явагддгийг одоо бага насны хүүхдүүд 7 хоног хэдэн удаа хичээлдэг байгаа вэ? Бага насны хүүхдүүд 7 хоногт 2 өдрийн байна. За 1 цагаас 3 цагийн хооронд хичээлж болох боломжтой хүүхдүүд бол 7 хоног 4 өдрөөр хичээлдэг анги бас байдаг тийм 4 өдрөөр явж болно 2 өдрөөр явж болно хагас бүтэн сууны анги гэж болно. Манайх ч одоо 7 хоногийн 6 өдөрт нь ажиллаж 1 өдөрт нь амардаг газар тийм 3 дахь өдөр л амарна бусад бүх өдөр ажилладаг тийм. За салбарууд гэвэл яг хөө энэ жил бас хэд хэдэн шинэ салбар нээсэн тийм хан уул дүүрэгт хан уул таавар одоо 6 давхарт шинэ салбар нээсэн байж байгаа. Манай хан уулынхан бол одоо маш их баяртайгаар хүлээж авсан. За жоохон зүүн тишээ болохоор Дүнжин гарав зах байгаа шүү дээ. Тийм ээ. Дүнжин гарав захын чанга урд талд Эдү кампуст шинэ салбар нээсэн байж байгаа. За энд бол бас их эрэлт хэрэгцээтэй байсан. Маш их хүсэлт ирдэг байсан учраас тэнд одоо бас нэг салбар нээсэн байж байна. 5 дугаар сургуулийн баруун хойно бас нэг салбар нээсэн байж байгаа. Одоо яг 50 дугаар сургуулийн зүүн талд гэсэн үг. За нэг нь болохоор зэрэг Макс Таурын одоо хиймэр хотхон гэж байдаг тий. Яг тэнд бас нэг салбар байж байгаа. Тэгээ энэ жил бол одоо ингээд ийм 4 салбар шинээр нэгдсэн байж байна тий. Одоо үйл ажиллагаа бүгдээрээ намраас эхлээд жигдэрсэн ажилтсан явж байгаа тий. Одоо бол бас яг шинэ эсэлт өвлийн шинэ эсэлт эхлээд бүх өдрийн бүх цагт тийм ээ. Дээр нь одоо энэ 13 цагаас 15 цагийн хооронд яг ингээд хүүхдүүд нэг 11 өнгөрөө тарчдаг 12 гээд тарчдаг хүүхдүүд бол хичээлэхэд хамгийн тохиромжтой нэг гоё цаг байдаг. Тэгээ энэ цаг дээр бас их бүртгэл явагдаж байгаа. Тухайн салбаруудаа очиод уулзаад тэгээд бүртгэлээ хийлгээд ороход бол бүгд боломжтой гэсэн үг.
За Япон охины бас нэг бичлэг бэлдсэн байгаа. Найруулагчаа тавьж өгөхийг. Энэ яг ямар учиртай бичлэг вэ гэхээр одоо бол Монгол сарабанаар хичээлж байгаа манай хүүхдүүд бол ерөнхийдөө яг энэ техникийн дагуу бодож байгаа гэсэн үг тийм ээ. Энэ техникийн дагуу бодож байгаа. Гэтэ одоо Японд одоо манайх тэмцээнд Японд бол их очдөг шүү дээ. Японы тэмцээнд очдөг. Японд тэрүүтгэл манай 6 настай цэцэрлэгт байхдаа манай одоо Төвшин баяр гэдэг хүүхэд бол Ибаракимужийн авраг болж ирж байсан тий. Тэгэхээр иймэрхүү хэмжээний одоо өрсөлд хүчит байна гэсэн үг. Ер нь бол тэмцээн уралдааныг бол манайхан бол бас их анхаарч ойлгох хэрэгтэй гэдэг нөө чансаа гэж нэг юм байж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр Япончууд бол дэлхийд нэг номерын одоо сарабангаараа мэдээж өөрсдийнх нь үндсэн өв соёл байж шүү дээ тийм ээ. Тэгэхээр үнэхээр нэг номер гэсэн үг. Тэгэхээр Япончуудыг одоо сарабангаар барах орон бол үнэхээр байхгүй байгаа. Тэгэхээр манайх бол одоо барахын тулд маш их зорж ажиллаж байна. За одоо энэ Япон охин 9 настай охин байж байгаа хамгийн бага настай охин. Энэ супер тарих гэдэг тийм. Хичнээн оромтойгоо ямар хурдтай бодож байгааг харуулна.答案是第一位。7。ийм л хариу гарч байгаа шүү дээ тийм ээ. За одоо тэр бодсон тооных нь хариуг дээр доор гаргаж байна л да. 第3位是。Таарч байна тийм ингээд 2 гэж гарах дээр нь яг тоон юм гарч байгаас. 第4位是。9。第5位是。Өрсөлдөж байгаа хоёр хятад хүүхэд нь баг бичиж амжирчгүй байж хаад энэ хүүхэд бол бодсон шалгачиж байгаа байхгүй. 6 секундэд одоо энэ хариуг уулна гарах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр 6 секундээс хамаагүй богинохон гаргаж байгаа байхгүй. Ерөөс хурд гэл ерөөс ийм л дээ. Тэр Япон хүний хурд гэж юм жаа. Ер нь энэ оюун ухааны тэмцээнд бол хятадууд бол бас их мундаг хүчтэй газар шүү дээ. Тэгвэл одоо хятадуудын чинь бол уулаасаа сампингийн орн багхгүй. Сампингийн их орн. Тэгэхээр энэ Сарабан гэдэг юм чинь хятадаас одоо 500 гаруй жилийн өмнө Японд орсон зүйл байхгүй. Япончуудын хийсэн гавья гэдэг нь бол яг хятад сампингийн эрхний бүтцийг өөрчлөөд дээдлийн эрхийг нэг ширхэг болгоод доотлын эрхийн 4 ширхэг болгосон. Хүн илүү тооцооллоо гэдэг хүний оюун ухаан хятад сампингаас илүү хөгждөг тийм төвшөнд авчирсан ард түмэн байхгүй Япончууд бол. Тийм учраас өнөөдөр одоо дэлхийгээ энэ Японы Сарабан гэдэг юмыг сонирхцоогоод байна л да. Зарим нэг улс орн бол одоо энийг яг мөнгөний хэрэгсэлтэй мөнгөний талаас нь харж бизнес болгож хөгжүүлж байна те. Япончууд өөрсдөө бол энийг яг жинхэнэ оюун ухааны хөгжүүлэх тэр үндсэн юм барьж хөгжүүлдэг газар л да. Түүнээс ингээл нэг суртаа тэгж түгээж дэлрүүлж те бусад орноос мөнгө татах зорилготой хэрэглэдэггүй ерөөс. Үүрээ ялгаатай гэсэн. За, бяцхан зочдтойгоо ярилцъя. Бас өөрсдийгөө танилцуулах уу? Манай очир хоёр бүр байж байгаа шиг эсэж. Тэгэхээр өөрсдийгөө танилцуулаад за энэ Сарабан сампингаар хэр удаа хичээлж байгаа вэ? Ер нь одоо хичээлэхэд гоё юу? Үеийнхээ нөхдөд бас энэ талаараа танилцуулахгүй юу? За, нандаа очир асуултаас эхлэе. Хэр удаа хичээлж байгаа вэ? Сарабанаар хичээллээд гоё юм уу? Гоё. Чи сарабанаар хичээллээд юу сурсан бэ? Зөв хурдтай сурсан. Зөв хурдтай хурдан бодож сурсан уу? Тий. Чамд энэ сарабанаар хичээллэх таалагдж байгаа юм байна тий? Тий. За очир туйг маань 6 сараас хойш хичээлж байгаа гэсэн тий? За сарабанаар хичээллэх ямар байна? Мундаг. Мундаг байна. Мундаг. Чи юу сурсан сарабанаар хичээллээд? Өмөлхөө болсон уу? Хичээлдээ ямар байгаа? Сургуулийнхаа хичээлд? Маш сайн. Анц сурдаг болсон уу? Багш нь юу гэж? Сайн. Тэгэхээр нөгөө зөвхөн хичээлээ сайн хийдэг болоод сурхаас гаднаас өөрийнх нь төлөвшөлтөөр их нөлөөлж явах шиг байна тийм ээ хүүхдүүдийн маань төлөвшөлтөөр сууж сурна гэдэг юм уу төвлөрч сурах гэх мэтчлээ. Тийм төлөвшөл ер нь нөгөө боловсруулаас илүү хүнд бол хамгийн нэгдүгээр тавигдах юм бол хүний зан чанар тийм ээ. Нөгөө хүн болох гэж нэг ярьдаг шүү дээ манай монголчууд тийм ээ. Хамгийн гол юм бол ерөөсөн хүн болох байхгүй эхлээд. Боловсрол бол тэрний дараагийн асуудал тийм. Хүн болсон хүн бол боловсрол олж авахд бол мэдээж бэлэн. Тэгэхээр зэрэг энэ Сарабан бол хүнийг яг хүн болгодог зүйл байхгүй юу гэдэг. Төлөвшлийг бол маш гоё олоод.
Тэгэхээр зэрэг ерөөс нь нөгөө үнд зүйл агуулга энэ гэдэг нь тэр Япончууд өөрсдөө ч энийг маш илэрхийлдэг тийм ээ. Тэгэхээр зэрэг хүн төлөвшөлтөө хүн бол зан чанар зөв хүн бол те аливаа нэг юмд бол дандаа зөв хандлагатай зөв байж чаддаг. Тэгээд төсвөр төвчээр гэдэг бол их чухал байж байна тийм ээ. Тийм учраас ерөнхийдөө яг үндэсний бас өөр өөрийн онцлогуд байна шүү дээ тийм ээ. Одоо жишээл Монгол хүн гэхэд бол юмд ингээд дандаа ингээд жоохон адгүй яруу сандруу тийм ээ. Ямиг ингээд дутуу одоо нэг яараал дутуу мэдчихэл дараад нь ингээд нэг гүцэх гэл ингээд хоёр ажил удаал ингээд явдаг тийм бид бүгдэнд гарч идэг алдаа. Энэ бол яг Монгол хүн л бүгд л ер нь тийм нийтлэгээрээ тийм тийм. Одоо 1000 хүн байвал нэг нь арай өөр байх чинь байт юм тийм. Бус нь бол ер нь бүгдээрээ л адилхан л байж байгаа гэсэн. Тэгэхээр зэрэг энэ Соробан бол үнэхээр хэрэгтэй зүйл гэж яг би бол харддаг юм. Ер нь яг монголчуудад бол багаас нь энийг ингээ хөгжүүлээд ингээ сурах гад бол бидний нөгөө гаргаад идэг бидний нөгөө амаа бариа тэгдэг байжгээ сүлд нь одоо тэхэл өстэй байсан байж тээ гэж ингээ амаа барьдаг юм бол одоо бас хойч юм байхгүй болох тийм. Дээр нь ийм хурдтай, ийм оюунтай, ийм мундаг тооцоолол хийдэг. Тэгээ энэ төсвөр төвчээртэй, ой тогтоолттой, ийм мундаг одоо залуу ирээдүйн өнөдөр бий болно гэдэг бол эргээл нөгөө манай нийгэмд хэрэгтэй тий эргээл бидэнд хэрэгтэй. Тийм л гол зүйл байж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр утгаараа бол ер нь Монгол хүний зан чанар бас үндсэн тэр нэг бидэнд байдаг алдааг засахад маш их чухал хэрэгсэл мөн юм бол. Дээр нь Монгол хүн бол юм сурах, хийх, авьяас чадвар бол хинээс ч дутагдахгүй, гологдохгүй ард түмэн шүү дээ. Ганцхан саяхан хэлдэг тийм доголдол бол бидэнд байдаг. Энэ бол нийтлэг бидний л үндэсний л юм байж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тэрнийг бол бас одоо бид засгал хэрэгтэй л дээ. Тэгэхээр бид бол одоо бас бусад оронтой хөл нийлүүлж алхах хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Тэхийн тулд бидний залуу үеэл бас л нэлээд өөр биднээс бол бас нэг амар тайвнаар бүх юмыг шийддэг тийм ээ. Ухаалаг, хүлээцтэй, төсвөр төвчээртэй тийм нэг бол одоо бас олж авах хэрэгтэй. Монгол Соробан сургалтын төвд маань хэдээс хэдэн насны хүүхдүүд суралцах боломжтой юм бэ? 4-өөс 16 насны хүүхдүүд орж иж суралцахад бүрэн боломжтой гэсэн үг. Тоо одоо бичиж чадахгүй хүүхд бол шууд бэлтгэл ангиас ороод явчихна гэсэн үг. Тэгэл цаашаа шат дахиад яваад байна. Ер нь одоо манайх бол яг нөгөө мэрэгжлийн багштай тийм ээ. Мэрэгжлийн газар гэдэг утгаараа маш богинохон хугацаанд маш мундаг үр дүн гаргаж өгдөг гэсэн үг. Үндсэндээ бол яг хуу манайхан болохоор нэг төлбөр өгчөөл нэг их удаан явбал одоо болж байгаа юм шиг санагдаад байдаг. Тэр чинь удаан биш маш хурдан дуусаад дараагийн шат руу ороод ирэх юм бол тэр хүүхдийн чадамж тэр аяараа маш мундаг хөгжиж чинь гэсэн үг байхгүй. Жишээлбэл энэ хоёр одоо 6 сард манай хоёр орсон биз дээ тийм ээ 6 сард ороод одоо бол бас ямар хэмжээний чадамжтай болцсныг харахад бол бас л сонин. Яаж ийм богинохон хугацаанд ийм ээж аав нь уртл гайхдаг. Ийм мундаг үр дүн гарна гэж одоо юусэн бодоагүй тийм. Үнэхээр гайхалтай юм билээ. Одоо жишээлбэл манай хиний ээж нь болохоор зэрэг одоо яг хөгжүүлж чадах юм уу юу танад өвхөө байхгүй гэд маш хэрэгжилж өгсөн. Тэгээ одоо бол бүр ёстой нэрээр ийм болно гэж үнэхээр юм бодоагүй гайхалтай гэж одоо хэлж байгаа. Тэгэхээр бяцхан зочтой бас үзье тийм ээ саянаас 6 сараас эхлэх хичээлсэн гэж өнөөдөр ямар төвшөнд явж байгаа бид 1 2 3 бас дэлгэц бэлтгэсэн байгаа. Тэгээд дэлгэцэн дээрх тооны дагуу яг одоо хоёр зочнороо бодлох гэж байгаа бодлого маань ямар төрлийн даалгаврууд байгаа вэ? Тий, одоо эхэнд нь бол манай хоёр хүүхэд нэг оронтой 60 мөрийг 30 секундэд бодож үзүүлнэ. Тий, нэг оронтой 60 мөр. За. Нэг оронтой 60 мөрийг 30 секунд гэдэг бол маш хурдан хугацаа. Оо яа гарч байна. Тоог нь авчиж хараагүй манай бүтэд бодсон байна штэ. 60 мөр одоо ингэж гарна гэдэг бол бас нэлээл нэг хэд хоёр тоо гарч байгаа юм шүү дээ тий. Тэгээд
6 настай 7 настай хоёр жоох хүүхд 4 сар хичээлсэн хүүхд гэхэд бол бас мундаг байна. Мундаг одоо байгаагийн харуулж байна л гэсэн үг тийм. За одоо хоёр орондоо тог бодох уу? За жоохон байж байгаад бодох уу? Амарч байгаад бодох юм уу яах вэ? Хоёр оронтойгоо жоохон байж бодох юм уу яах вэ? Бодё. За одоо бодчих. За 3 оронтойгоо эхлээд бодчих тийм 3 2867. 2867. За сайн байна. Мундаг юм. Тэгээ хоёр оронтой тоо гэхэл зэрэг илүү одоо хүндэрч чинь гэсэн үг тийм. Энэ бол нөө бүх дүрм орцсон тоо гэж бас байна л да. Одоо Сорабан мэддэг хүнд бол тийм бүх дүрм орцсон. Тэгэхээр зэрэг зөвхөн ингээд зүгээр хариу хараад хэлж байгаа шүү. Энэ хүүхдүүд маань нөгөө маш их тархиндаа тэр дүрмийг бодно, хариуг цээжлэн гэдэг одоо нөгөө ой тогтоолт баруун тарих хөгжүүлээд маш сайн байж гэн гэсэн үг байхгүй юу? Тийм чинь одоо тэгэхээр зэрэг 55 мөр тоог 40 секундэд одоо 4 сар хичээлсэн хүүхд тийм гэдэг бол бас л асар хүнд байхгүй юу тийм. Тэгэхээр зэрэг мэрэгжлийн газраас өөр газар бол ингэж хийж чадахгүй тийм. Үнэхээр боломж байхгүй гэсэн үг. Стам мундаг юм байна. Тодорхой хэмжээний хурд тэгээд ой тогтоолт бол нэлээд сайжирсан байж энийг хийж гэн гэсэн үг байхгүй. Тэгээд бүх үйлдэлийн хариу тогтоод тус бүрдэн. Дээр нь чинь маш их дүрм гүйж байгаа шүү дээ. Маш их дүрм гүйж явж гэн гэсэн үг тийм. Саяхан бас Монгол Сарабаны нэг их наадам болсон зохион байгуулалт гэршүүлсэн 10 дугаар сард болсон уу? Тийм 11 сарын сургалтын төвөөр 11 сарын ихээр одоо энэ Монголын Сарабангийн холбоо Японы элчин сайдын яамтай хамтраад Японы сургуулиудын холбоо дэмжих байгууллагаар орж одоо уламжлалсан тэмцээн болдгийг. За энэ тэмцээнд бол яг манайх бол албан ёсоор зарлаад бүр сарын өмнөөс те бас газраас мэддэг болсон. Тэгээд оролцъё гэсэн одоо Сарабан сампангаар хичээлж байгаа ямар ч газрын хүүхэд орж ирж оролцож болно те. За хувь хүн хинч байсан хичээлдэг хүүхдэд оролцуулж болно гэж одоо зарладаг л та тийм. Жохон манахаас жохон өндөө бол эмээгээд бас нэг өргөн дэлгэр орж ирж чаддгүй тийм. Энэ бол маш хүчтэй тэмцээн болдог. За энэ жилийн тэмцээн гэхэд бол одоо өмнөх жилүүдээс мэдээж асар их хурдтай болсон байж байгаа хүүхд. Мэдээж хэрэг хүүхдүүд минь дантаа болцсон. Тэгээд нэгдүгээр зэрэгтэй тамирчид оролцсон, хоёрдугаар зэрэгтэй тамирчин байна гэдэг бол одоо маш өндөр зэрэгтэй хүүхдүүд гарцсан байж гэсэн үг байхгүй. Тэгэхээр чинь ийм тамирчдын хэмжээ гэдэг чинь асар хурдтай байж байна. Одоо 4 сар хичээлсэн хүүхд юм байна гэхэд мэдээж тэр хүүхдүүд бол ойлгомжтой шүү дээ. За саяын мэдээж Япон охин шиг боддгоо маа гэхэд ийм хурд гардгоо маа гэхэд гэтэл хурд нь ийм биш байлаа гэд бодох нь бол адилхан л байхгүй юу. Тийм. Хурд бол мэдээж Япон хүний хурд бол үнэхээр онцгой байдаг. За энэ дээр бол яг нэг юмыг ялгаад хэлчихэд бол Монгол хүн Япон хүн хоёрын одоо нөгөө төсвөр төвчээрийн ялгаа энэ дээр бас яг харагдаж эхэлж байгаа юм л да. Шат дэшээ арих тусам Япон хүн бол өстой явн чангарамгчээр маш чанга болдог, маш мундаг өсдөг. Монгол хүн бол жаахан сулрах гэдэг, бяцхан залхуурах гэдэг тийм нэг ийм тал байдаг. Тэгвэл Япончуудын хүчтэй нэрсэл тэнд байдаг. Улам чангар нь одоо өстой бараг нөгөө бодлого нь улам хүндрээд байх л хийгээд ахна шүү дээ. Тийм мундаг одоо төвчөртэй ард түмэн байж байгаа байхгүй. Ийм төвчөрөл одоо бидэнд ирчих юм бол үнэхээр одоо мундаг. Үнэхээр мундаг. Тийм байж ижил ийм улс орн болж хөгжиж идэг байна л да. Тэгэхээр зэрэг мэдээж энэ манай залуу үе бол одоо мундаг болно гэж бүр найдаж байгаа. Одоо араас бол манай тамирчид хүчтэй жилээс жилд хүч нэмэгдээд байна гэдэг чинь тэгэл явж л байна гэсэн үг байхгүй. Гэтэ оюун ухааны спорт гэдэг бол 5 жилээр хэмжигддэг зүйл юусэн биш. 10 жил, 20 жил, 30 жил, 40 жил гэж хэмжигддэг. Одоо энэ хүүхдүүд тийм ээ өнөөдөр ингээд 6 настай хүүхдлээ гэхэд 10 жилийн дараа хэдэн настай авах вэ? 20 жилийн дараа хэдэн настай болох вэ? Тэ? Эцсийн үр дүн бол тэгж хэмжигдэж идэх зүйл юусэн. Түүнээс өнөөдрийн ингээд явж байгаа бол мэдээж тодорхой хэмжээний үр дүн гарч байгаа нь ойлгомжтой. Гэхдээ эцсийн үр дүн бол
тэр олон жилийн дараагаар үр дүн бол яг тодорхой хэмжээгээр одоо хэн бэ гэдэг үл ялгарч харагддаг. Тэр цагт бол тэгээд нэг бас Монгол Сорбан сургалтын төв бол үнэхээр юм бас Монгол хүүхдүүдэд юм өгсөн юм шүү гэдэг юмтай л үлдэхийг зорнохоос те зүгээр нэг юу ч биш байсан юм билээ шүү гэж бол хэлэхэд хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр өвлийн шинэ эсэлт эхлэх гэж байгаа гэдгсэн тэр талаараа нэмэлт мэдээллийг өгөөч. Хизээс эхлэх вэ суралцахыг хүсэж байгаа хүмүүс маань хаана хандах вэ? Одоо доорхон гарч байгаа нөгөөд нэг утаснууд руу залгаад мэдээллийг бол одоо бол яг нэг утсаар дэлгэрэнгүй өгөх боломж байдаг. Маш их олон хүн залгадаг. Тэгээ нэг тасарчдаг тэгээ олон хүн араар асуулах. Тэгэхээр зэрэг очиж мэдээлэл сургалтын төвүүд дээр яг ойрхон байгаа газруудад очиж авал их сайн тийм ээ. Тэгэх юм бол мэдээлэл хангалттай авна. Бас нэг дор залгаад авах цувраад одоо ингээд үдээс хоош энэ тий маргааш ч юм уу тэгээ залгахад бас зүгээр нэг дор ингээд манайх ч оволцчоод айгүй бухимддаг байхгүй юу. Ерөөс мэдээлэл өгсөн ингээд уусууд ингээд ачаалт дэлгүй тасрын айгүй хэцүү шүү дээ тий. Тэгэхээр л бухимддаг тий. Тэгэхээр зэрэг очоод бас ойрхон байгаа боломжтой улсууд нь очоод тэгээд ярьж болно. Эрдэнэтэд бол бас адилхан яг сургалт эхлээд явж байгаа. Манай Эрдэнэт бол бас мундаг чадвартай сая бол бас л медаль аваад буцацгаасан тий. Маш сайн багш нар заадаг. Яг ижлэхэн ер нь манай Монгол Сорбан сургалтын төвийн багш нар бол бүгд тэр кинтешикэн буюу төвшин тогтоох шалгалтыг авсан. Тэгээ яг багшлах хэрэгтэй, өндөр зэрэглэлтэй одоо хариуцлага яг үүрч чадах ийм хэмжээний багш нар бол зааж юм гэсэн үг. Түүнээс Сорбангийн яг энэ Японы стандартын багшиг бол 5 хоног, 10 хоног сарын дотор бэлддэг сургалт бол ерөөсөн биш байхгүй тийм. Өөрөө бол их ялгаатай байна гэсэн үг. За баярлалаа. Тэгэхээр амралтын өнөөдөр бидний урилгыг хүлээж авч студид маань хүрэлцэн ирсэн та гуравтаа баярлалаа. За мөн ур чадвараас хаалцсан хоёр бяцхан зочиндоо бас онцгойлон баярлалаа. Цаашид илүү онц сураарай. За баярлалаа та гуравтаа өнөөдөр сайхан ярилцаж бас ур чадвараа харууллаа. TV сонсдгуулыг чинь бэлгэлээ. За таньдаас ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Та бүхэн өндөр амжилтыг хүсье. Аха. За баярлалаа ирэх үзэгчдээ. Тэгэхээр кофе цаяа ярилцлагын нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочин Хоморт Монгол Сорбан сургалтын төвийн захирал Баяр сайхан мөн түнчлэн сурагч Нандин Учрал очирт хоёгнаар хүрэлцэн ирж Сорбаны талаар тун сайхан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэгээд илүү дэлгэрэнгүй авахыг хүсвэл за мөн түнчлэн суралцахыг хүсвэл доор хуцснуудаар та бүхэн маань холбогдоорой. Хэсэг хугацааны дараа шинэ зочдтойгоор эргээд олзъя. Баяр та. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Италийн Segafredo Zanetti кофе. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Шотландын Бродис цай. Кэндитэй боллоо. Код илгээгээд кран нохочоорой. Бидний ертөнц бүхэлдээ хувьсан өөрчлөгдөж, цаг минут, агшин бүрд техник, технологи шинжлэгдэн буй 90 зуунтай хүмүүн бид хөл нийлүүлэн алхаж эрхэм таны хэрэглэн тохиолж Европ технологиор зүсэж савлав. Бэлгийн брэнд. Махинкс Холцет компани. Вау! Ахаа үргэлээ санцаа. Самган сараал үүсгэх сүйт. Ахны антин авчихаа явж байна. Энийг машин дотрооч зургалтаа үзээд авах нь салгаж аваад гэртээч зургалтаа үзсэнгээ бодлоо. Инүүдээ хайраач үгүй л бит. Хатаас 80 км цаас бороо сад шуурх айланд нь долгоо гачхгүй ёстой баггүй штэ. Ерөөсөө оцё. Сансар дижитал компани. Ийм том чадахгүй. Хүүхдийнхээ эцсийг хэвэн байлгахын тулд юу хэрэгтэй ээжүүд сайн мэднэ. Хүүхдэд зориулсан Linux нь хүүхдийн эцсийг эрүүл байлгах ашигтай бичил бий агуулсан. Хүүхдийн Linux жижигхэн эцс маань эрүүл байг.
Бидний сайн мэдих оюутны хутган дотор бүх зүйлдээ ойрхон тохилог оюутны байр залуус та бүхнийг хүлээж байна. Оюутан залуусын шаардлага хэрэгцээнд бүр нийцсэн нэгэн цогц энэхүү оюутны хотгон нь өрөө болгондоо интернет холболттой, тусдаа угаалдуур дүүш ариун цэврийн өрөөтэй, давхар болгонд галтогоо угаалгын машин, хувц хатаагаар байрлуулсан. Нэг давхартаа хүнсний дэлгүүр болон мини кафе гэх мэт олон давуу талыг өөртөө багтаасан. Хичээл сургуультай хотын захаас биш, хотын төвөөс явж цагаа хэмнэн тогтухтай орчинд оюутан та амьдрах ёстой. Намар болтол гэж хойш суулгүй яг одоо утсаа аваад залгаарай залуусаа. Торго Откатур 2017 фэшн шоу Мишеликс модод 11-р сарын 30-нд хорон цагаас Торго шоу. Ханиалганаас болж бүх зүргийг баллахгүй тулд АЦЦ-г уухтал хангалттай. АЦЦ цэрэнд шууд нөлөөлж түүнийг шингэлж уушгнаас түргэн хугацаанд гадагшлуулна. АЦЦ ханиалганаас ангижруулна. Сэргийн дуужгийн иргэн